Улаанбаатар аймгийн Баян сумын Симбэ ангийн сурагч Үрийн Цулан байна. Би эсэл хэлбэрт хамрагдахаасаа өмнө өөрийнхөө бодсон зүйлээ бусдад илэрхийлэх, багаар ажиллах тийм юм жоохон таархан байсан. Эсэл хэлбэрт хамрагдаж энэ нэг төгснөхийн дараа бусдад ажиллах, өөрийнхөө хүнд зөв илэрхийлдэг болсон илүү олон санаануудыг шинээр гаргаж ирж өөр өнцгөөс нь илүү оновчтой гоё байдлаас нь хардаг болсон. Тэгээд энэ сургалтанд суусан хүүхдүүдийг ажиглавал хичээлдээ илүү чармайж, илүү бустай ярилцах, багштайгаа түлхүү ойртолцож, чадахгүй зүйлээ хурдан асууж чаддаг болж бие биентэйгээ холбоотой илүү дотн болсон. Бидний хувьд бол эсэл хэлбэрт хамрагдахаараа шинийг эрэлхийлж, бусдтай ярилцаж энэ нэг хийвэл энэ зүгээр юм болов, тэрийг хийвэл тэр зүгээр юм болов, энэ бусдад ямар хэдүүлэнгийнх нь хийж байгаа зүйл ямар үр ашигтай вэ гэдг нь их тооцоолж хийдэг байсан. Багштайгаа илүү ойртож, бусдыг сонсож, багшаасаа мэдгүй зүйлээ асуугаад явах нь илүү таалагдсан. Энэ өмнө эсэл хэлбэрт хамрагдахаасаа өмнө болохоор жоохон багшаас имээх, би ингээд энийг буруу хэлчихвдээ, тэрийг буруу хэлчихвдээ. Тэгвэл хүүхдүүд намайг юу гэж бодох болоо гэдэг тийм бодолтой байсан. Энэ хөтөлбөрт хамрагдахаараа бид үеийн зүгээр би асуугаад энэ бол миний л асуух зүйл штэ гэж ямар ч эргэлзэх зүйлгүй болсон. Тэгээд шинийг эрэлхийлдэг санаа гаргахаараа байгаль дээлтэй бусдад ямар үр ашигтай вэ гэдгийг илүү тооцоолдог болсон. Байгаль дээлтэй гэхээр одоо хүн болгонд илүү түлхүү, хүн болгоны хийж чадах зүйлүүдийг санаачлалаа. Тэгээд эсэл хөтөлбөрт хамрагдаагүй хүүхдүүдэд энэ чи нэг одоо ингээд саналаа өгöd үзээрэй. Чи маш өөрийгөө шал өөр өнцгөөс харж өөр болно шүү гэд илүү тийм харилцаа, тийм зөвлөгөө өгсөн. Тэгэл да гэд би манай ангийн хүүхдүүд бол энэ хөтөлбөрт хамрагдсан, шинээр хэлсэн. Тэгээд энэ хөтөлбөрт хамрагдсан нь болохоор бидний илүү цаашдын хэрвээ мэрэгжил ч юм уу, цаашдын амьдралд нэг ямарваа нэгэн байгууллагад ажилд ороход илтгэх чадвар, өөрийгөө зөвөр ойлгуулах чадвар илүү сайн болсон. Би болохоор багтаа харилцааны менежер хийж ирсэн. Би болохоор бусдаа харилцаж илүү түлхүү ойртохыг хүсдэг. Тэгээд хүүхдүүд илүү мэрэгжлийн талаар бас үйл ажиллагаагаа сонгож авч байсан л да. Одоо үйл ажиллагааны гэхээр одоо бизнесийн чиглэлийн багаар ажиллах дуртай хүүхдүүд үйл ажиллагааны менежер гэх юм уу тэр менежерүүд нь авч байсан. Багш нар маань болохоор бид нартай илүү ойр болж чадахгүй зүйлийг дор дор нь хэлээд өгдөг болсон. Тэгээд илүү хүүхдүүдэд энэ тэр хүүхдүүд биш, тэр хүүхэд яавн болохгүй байх, яаж нээж ин гэ бүгдийг мэдээд очиж ярилцаж илүү ойр дотн болсон. Харилцааны менежер гэдэг маань болохоор бусдад илүү харилцаж, зөвөр ойлгуулж, хүүхд буруу үг хэлж үдээ. Энэ би бодлоо буруу хэлжлээдэ гэсэн тийм ямар ч тийм асуудалгүй болсон. Харилцааны менежер авсан тул тэгээд бид цуглагаараа багаараа дандаа ажилладаг байсан. Зөвхөн нэг хүн биш, багаараа хамтаараа ажиллаж, видео хичээл үзэж, номон дээрээ ярилцаж, хүүхдүүдээс судалгаа авч үзсэн байгаа. Судалгаа авах нь илүү таалагдсан. Видео хичээлийн болохоор сэтгэл зүйн видео хичээл нь илүү таалагдсан. Яаж өөрийнхөө сэтгэл зүйг зөвөр илэрхийлэх вэ? Хүнд ямар байх үедээ сэтгэл зүгээ чи яаж ойлгуулах вэ гэдэг. Багш маань ямарваа нэгэн баярсан үедээ жоохон хүн бас итгэл үнэмшил хүнд өгдөг. Уурсан үедээ нэгээ гомдох, хатуу ширэн үг хэлж тийм байдал яадаг. Энэ хэрвээ баярлах, хэрвээ ууртай байна гэдэг энэ нөхцлөө сайн 5-10 минутын дараа 50 болгосныхаа дараа нухацтайгаар бусдтай ярилцаж, бусдад өөрийгөө зөвөр ойлгуулаарэ гэдэг нэг тийм юм сурж авсан. Эсэл хэлбэрт хамрагдсандаа цагийн менежмент хөдөлж сурсан, үйл ажиллагаагаа хөдөлж сурсан, бусдыг одоо ингээд зөвөр ойлгож, буруу өнцгөөс нь биш зөвөр ойлгож, энэ тэгсэн баха, яагаад ирээгүй гэхээр тэгсэн баха багшаа, одоо тэгээд ирэх баха. Манай ангийн хүүхдийн хувьд бол бит хоёр нэг анги байсан. Тэгээд хичээл
эхний хэдэн хоног жоохон entrepreneurship-ийнхаа энэ ингээд жоохон ямархуу юм би сайн ойлгохгүй байна. Тэгээд би ойлгох болохоор нэг хэдэн өдөр тасалсан юм аа гэдгс. Үгүй чи зүгээр хүрээд ирээд чи ирээд суугаад үзээд чи мэдэх болноо гэд тэгэхэд хурж ирээд мэдээд чиний хэлсэн зөв юм байна штэ. Энэ нэрэл их сонирхолтой, бусдад хэрэгтэй, цаашдаа хэрэгтэй зүйл байна гэдгийг надад хэлжсэн. Би тэгээд энэ хүү сургалтаараа бусдад үлгэр дуурайл болж хүүхдүүдийг одоо энэ сургалтанд илүү их хамрагдаасай, өөрийгөө хөгжүүлээсэй, зөв талаас нь хараасай гэж ерөнхийдөө бодлоосаа хэлж зөвлөдөг. Харилцан сурыг, хамтдаа бүтээх. Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, entrepreneurship боловсрол олгох төсөл.